Хамтдаа залбирцгаая. Эзэн минь танд баярлалаа. Энэ өдрийг бидэнд өгсөний төлөө. Энэ өдрөөр дамжуулан та өөрийн үгийг бидний донд байлгаж байгаа төлөө танд талархъя. Хүмүүс бид амьдарч байна. Амьдарч байна гэдэг бол та байна гэсэн үг. Та байгаа учраас хүмүүст амьдрах бүх эрх хэрэгчлөө нь олгогдож байдаг. Хүн амьд байгаа бол та амьд, та үнэхээр мөнхөд оршдог гэдгээ бас та харуулдаг. Эзэн таны үгийг сонсохоос өмнө бид үнэхээр залбирахыг хүсэж байна. Бидний бодол санааг цэвэрлэж өгөөч. Үнэхээр энэ чуулганы гадна талд бүгдийг орхиод орж ирэх таны хүмүүс байлгаж өгөөч. Танд мөргөл өргөхөөс өмнө хэн нэгний өмнө үнэхээр уучлах сэтгэлгүй байсан бол та уучлах сэтгэлтэй болгож энэ газар суулгаач. Үнэхээр та нар залбирэн зогсохдоо, та нар үнэхээр түүнд хандан зогсохдоо чиний дотор ямар нэгэн хэн нэгний өмнө уучлах ёстой зүйл байгавал уучил гэж хэлснийг бид санаж байна. Бид яг тэр байгаа байдалтайгаа орж тэр чигээрээ усанд ороогүй гарч байгаа хүн шиг баймиргүй. Таны үгээр угаагдаж цэвэрлэгдэхийн тулд өөрийн байгаа бүх зүйлсийг таны өмнө авчран тавихыг хүсэж байна айз. Өнгөрсөн өдрүүдэд, өнгөрсөн өдөр хоногудад, он жилүүдэд бидний сэтгэл дотор хураагдсан тэр бүх зүйлсийг таны өмнө авчрахыг хүсэж байна. Бид үнэхээр мартсан юм шиг байж болно. Гэвч тэдгээр мартсан гэж бодож байгаа зүйлс бидний зүрх сэтгэлийг, оюун бодлыг хүлж байгаа бол Есүсийн нэрээр бид үнэхээр тайлахыг хүсэж байна. Бид амьдарч байна. Бид амьсгалж байна. Тиймээс танд үнэхээр талархъя эзэн. Ойлгож ухаарах бодол, оюун санаа, энэ тэр бүгдийг болсон бүгдийг харьцуулах мэрэгэн ухааныг та өгдөг. Дээрээс ирэх мэрэгэн ухаан биднийг удирдах болно. Учир нь таны өмнө бид үнэхээр хүлцэж, улааж, уучлалыг ирж суух тэр цагт л та бидэнтэй хамт байх болно. Бардам нэг та доош оруулж, даруй нэг дээш нь босгох болно гэж хэлсэн үг тиймхүү биелэгддэг үлээж. Энд байгаа таны хүмүүсийн төлөө бид бүгд таны өмнө зогсоод ийхүү залбирч байна гэж. Та хамт байж бидний сэтгэлийг угааж, цэвэрлэж өөрийн нэрийг та алдаршуулах болтугай. Энэ бүгдийг бидний эзэн Есүсийн нэрээр залбирч байна. Бүгдээрээ нэгэн дуугаар амийн. Түүнд алдарн байх болтугай. За, сайхан наадамлж гэнэ. Дуусаагүй байх шиг байна те. Наадам дуусаагүй. Хүмүүсээс амарч байгаа шиг байна. Тэгээд өчтөр бас гарлаа л да. Тэгээд гарсан шалтгаан маань юу байсан бэхээр кемпинг байр олддгоо. Тэгээд өчтөр өглөөнөөс ахуулаад баясаг хажуудаа илч төлөөлөгчөөр аваад өглөө эрт гараад ингээд нэлээд олон газар орж гарлаа. Тэгээд яг хуу нэг судалгаа үзлээ. Өчтөр өөрөө гэртээ ирээд нэг судалгаа үзсэн чинь Монгол хүмүүс ер нь аливаа зүйлийг төлөвлөдгөө хүмүүст орд юм байна. Ер нь бол Монгол хүмүүсийн нийт одоо 65% нь гинт бодол юм хийдэг гинэ. Өө хийх ёстой юм байна гэдэг. Ер нь бол 10 хүний 6 7 нь баг төлөвлөдгөө амьдардаг юм байна л та. Тэг яг нэг 2 3 нь болохоор нэг хашир башир хүмүүс те. Жоо амьдрал эсвэл нэг ямар нэгэн одоо тэр амьдралын шалтгаан шаардлагаас болоод тэр төлөвлөх зүйлс яхан суралцсан хүмүүс байдаг юм байна л. Тэгээ тэрнийх нь нэг нь одоо аминлах чуулган одоо төлөвлөхгүй явшаар байгаа л одоо нөгөө кемпинг байр байдаг. Тэгээ яасан бэ гэсэн чинь очиод үзсэн чинь уучлаарай тэдний өдөр ингээ байхгүй. Тэгээд энэ хүмүүс хизээд ингээ захиал өгсөн бэ гэсэн чинь он гараал өгсөн шүү дээ. Тэгээд цаатыг нь харсан чинь дандаа солонгос партитай цуглаанууд байгаа. Монгол партитай цуглаа байхгүй тэнд. Тэгээ би энэ солонгос цуглаан уу? Энэ солонгос цуглаан гэсэн. Гэхдээ Монгол цуглаан пасторууд нь дандаа солонгос хүмүүс байгаа гэсэн. Тэгэхээр биднэрт нэг юм төлөвлөх тал дээр нэг жаахан юм үргэлжилт нэг юм сул байдаг ч юм уу. Амьдралдаач бай, тий ажил төрөл дээрээч бай. За сүм чуулганы үйл ажиллагаа бидний одоо хамтаараа хийж байгаа тэр зүйлс дээрч бай. Ер нь цаашид ер нь бодох ёстой юм байна гэж бодож байна. Амен. Өчтөр
явж байгаад машиныхаа конденсатрац гэдэг яг нөгөө гүнзгий ус руу ороо маш үертэй байна л да. 5 ус туулсан. Тэгээд усан дотор байсаа битээр зогсож үзлээ. Тэгээ эвгүүцсэн л дээ. Машин пүф гэж унтарч гар чинь. Одоо яана одоо яаж гарах вэ гээл. Тэгээд тэгж явж байхдаа л бодлоо л да. За ингээд төлөвлөдгүй юм одоо нөгөө тэг хэрэг учир одоо л гарчин та гэдэг. Тэгээд өчнөө газар ороод тэргээр явал бүр ингээд тэнд очин гэд. Ингээд чадах хэмжээгээр явсан. Тэг амартай ч одоо нөгөө голсон газар голсон юм шилсэн шилт гэдэг авралын зар дээрээ боосоо. Авралын зар нь бүр ингээд байхгүй пиг байгаа байхгүй юу. Тэгээ пиг дүүрсэн газар очиад би хажууд нөгөө долгор хичээгээд орон дээр хажууд сууж. Та нөгөө түрүү жил би манай чуулганаас өгсөн волейболын тор хэрэгжилж ийн гэдэг тиймэрхүү юм чи. Өө тэр ч өстой хэрэгжилж байгаас одоо ч гэсэн үлгүүтэй байгаас тэгээ гадаа гараад баясаад гайхуулж хэлж байгаа. Манай чуулган энийг өгсөн ингээд. Нөгөө тор мэн овоо байна бүрэн бүтнээрээ. Гэх мэт юм ярьж сүүлд нэг ганц нэг наартай нэм орон мортоод нэг юм олчих гээд байгаа шүү дээ. Тэрнээс л ингээ газар гівтэх талбай нь бол тэр газар байгаа байхгүй. Тэгээ ямар ч ч нэг жаахан ч гэсэн нэг жаахан амжилт олсон тэгээд тэнцэнэ тэгээ буугаад нөгөө игч маань тэгээ халуун нүрээр яваад очихоор ингээ яалтчгүй цаад хүмүүстэйгээ яриад бас нэг ганц нэг ортой тийм одоо боломжийг бий болгоё гэсэн баг. Тэгээ бүгдээрээ өнөөдөр энэ бүгдийг ингээд хэлж байгаа шалтгаан юу гэхээр та юу гэж боддог хүний бодол хүн хаана боддог юм бол сэтгэлдээ боддог уу эсвэл оюун бодолтой боддог юм болов уу? За бүгдээрээ нэг нүдэн ханаад нэг туршилт хийж үзье. Алимны тухай бодно шүү. За тэгээд яг хаана бодогдоод байна гэдгийг ирж хайш шүү. За 3И. Алимны тухай л бодно. Хаана бодогдоод байна? Энэ сэтгэл бодогдоод байна уу? Толгойд бодогдоод байна. За. Зарим нь ухаантай хүмүүс нь шууд толгойд л гэж байна те. Тэгэхээр мэдээж тэгвэл толгой боддгийм бол энэ бодолд сэтгэл ямар хамаатай. Сэтгэл яагаад толгойг тэгвэл толгой бодсны дараа яагаад сэтгэл ажилдیں۔ За тэгэхээр бодол ихэнд юм уу? Сэтгэл ихэнд юм уу? За бид нэр бүгдээрээ хамтдаа юутай ч ингээд энэ асуултыг ингээ орхий тийм ээ. Тэгэд эзний үгийг харъя бүгдээрээ тийм ээ. Өнөөдөр бүгдээрээ хамтдаа сэтгэлийн хончин гэдэг энэ сэдвээр хуваалцах. Сэтгэлийн хончин. Тэр оюун бодлын тухай хүмүүс их бодож штэ. Толгойл ер нь их бодож байгаа доо. Гэтэл Библи болохоор оюун санааны тухай их яриаггүй яасан бэлээ дандаа сэтгэлийн тухай их ярьсан. Тэ? Сэтгэл буюу тэр чухал зүйлийн талаар. Тэгэхээр сэтгэл бол хүн төрөлхтний одоо нэг материалыг бус хэсэг гэж бид нар өнгөрсөн удаад нөгөө саглагар мод гэдэг сэдвээр хуваалцсан санаж байна уу? Маш гоё саглагар мод байсан тийм ээ. Гаднаас наарахад тэгээд үнэхээр навчтай, маш ингээ олон навчтай. Тэгээд төхөж очиод тэр навчийг яраа таарсан гол мод нь өтчихсэн байсан тухай бүгдээр ярьсан шүү дээ. Тэр энэ бол хүн юм аа гэдэг тухай хуваалцсан тийм хүн гаднаа маш гоё харагдав. Гэхдээ сэтгэл дотор тэр үтсэн мот мэт одоо тийм болсон байдаг. Тийм учраас яадаг вүлээ? Эзний эдгэрэл хэрэгтэй байдаг тухай ярьсан. Тэгээ саглагар мод гэдэг тэр сэдв таны сэтгэлд бас байнга байж энэ бүгдийг бас ухаж тийм ээ. Эзэнлүү бас ойртох бас боломжийг бас дахин нэг алхмаар өгшлүүлсэн гэж бодож байна. Тэгээ өнөөдөр хамтдаа өгдө сэтгэлийн хончин. Сая ингээл жаахан тест авахд л хүмүүс зарим нь юу илээ толгойд бодно доо. Зарим нь болохоор шууд толгой бодно. Зарим хүмүүс нь сэтгэл ямар хамаатай шүүхийн тулд бодлыг шүүн. Тэгвэл сэтгэл бодлыг шүүдгийн бол яагаад тэр муу бодлуудыг бүрэн бодуулаад тэр муу зүйлийг хийлгэж чадж байгаа вэ? Тэр сэтгэл тэгвэл шүүлтийнхээ тэр хэргийг гаргахгүй байна уу? Эсвэл тэр сэтгэл гэдэг тэр шүүлт төр нь маш том онгорхоо цоорхотой болчихсон юм болов уу? Тийм учраас нөгөө тэр муу бодлыг ч гэсэн үйлдэл хийхэд нь хүртэл сэтгэл нь ингээд ажиллаж чадахгүй байгаа учраас тэр бодлороо амьдрдаг хүн болчихсон юм болов уу? Гэх мэтийн олон ийм зүйл сая хариулт ингээд бий болж шүү дээ. Тэгэхээр сэтгэлийн хончин гэдэг энэ сэдэв маань өнөөдөр биднийг яг ийм байгаа учраас биднэрт яг хэн нэгэн хэрэгтэй вэ гэдгийг шууд тэр чигт авчиж байгаа. За сэтгэл бол хүн төрөлхтний материалын бүс.
хэсэгт орноо. Баригддаггүй. Өнгөрсөн удаад бид нар бурхан бол өөрийнхөө өмнө нь бүтээсэн бүтээлээр эр хүнийг бүтээсэн гэсэн тийм ээ. Шороо. Тэгэд хамраар нь амин амьсгалыг үлээж оруулсан. Дараа нь бас эмэгтэйг бүтээхдээ өөрийнхөө өмнө нь бүтээсэн байсан бүтээл буюу эр хүнийхээ хавирганаас нь эмэгтэйн тэр галбир биеийг гаргаж бүтээсэн. Гэхдээ хамраар нь амин амьсгалыг үлээж оруулахдаа өмнө нь юм уу хойно нь юм уу ямар нэгэн бүтээсэн бүтээлийг юусоо хэрэглээгүй. Гарт баригдахгүй тийм зүйлсээр яах нь тэр өөрт байгаа зүйлийг үлээж оруулсан байна. Тэгвэл тэр үлээж оруулсан зүйлийг нь яг бид нар ингээд Библийг ингээд хараад Бусны үгийг хараад энэ бичээсийг илүү гүнзгий нөгөө зөв тайлбарлахын тулд ялцшгүй эхэл рүү н очдөг юм л да. Эхэл нь болохоор еврей хэл байж байгаа. Бүр анх бичигдсэн эхэл нь. Тэгэхээр тэр еврей хэлэн дээр тэр хүлээж оруулсан Бусны тэр амин амьсгалыг хүлээж оруулсан гэдэг юугд нэрлсэн бэ гэсэн чинь нефеш гэж нэрлсэн байна. Тэгээ нефеш гэдэг үгийг ингээд бүр тайлаад бүр англи хэл рүү аваачаад ингээд авцсны дараа юу ямар утгатай үг болж байгаа вэхээр энэ гурван утгыг орчуулж байгаа шууд. Сэтгэл, ам, хүн гэсэн ийм гурван утгатай орчуулагдаж байна. Нефеш гэдэг үг. Тэгэхээр бид нэр ингэж орчуулж харснараа юуг олж мэдж байгаа вэхээр бурхан бидний тэр хамраар оруулсан тэр амин амьсгал нь биднийг хүн болгосон, сэтгэлтэй болгосон, амьтаа болгосон гэдэг зүйл шууд тэнд явж байгаа. Шууд тэгээ явж байна. Тэр нь гарт баригдахгүй материаллык тийм бус зүйл байна. Тэгээ Бурханаас өөрөөс нь бий болж байгаа, өөрөө өгч байгаа, өөрөөсөө өгч байгаа тэр зүйл. Тэгээ ингэ бодохоор тэр шороогоор бүтээсэн тэр бүтээл нь анхны хүн бүтээл нь Адам нь тэр саяны сэтгэл, ам, хүн гэдэг энэ хамраар нь үлээж оруулсан зүйл байхгүйгээр амьд амьдрах ямар ч боломж байхгүй. Тэгвэл өнөөдөр энэ сууж байгаа хүмүүс бид нэр яагаад амьд байгаа вэ гэдгийг яг энэ эхлэл номын энэ хэсгээр л очино. 2-ын 7 дээр байна. Би яагаад толгоо ажиллаж, сэтгэл ажиллаж, миний бие махбод тэг бодол санааг минь гүйцэтгүүлэхийн төлөө ажиллаж би ямар нэг ажил хэргийг гүйцэтгүүлэхийн тулд тийм ээ тэнд бодож тунгааж дүгнэлт гаргаж ингэж чадаж байгаа вэ? Би ямар нэгэн зүйлийн төлөө би яаж зорж чадаж байгаа вэ тийм ээ? Ямар ч амьд тийм ээ тэр бүтээл нь амьдрахын төлөө байхаар бүтээгдсэн байна. Гэж өгөхийн төлөө биш тийм ээ амьдрахын төлөө. Гэхдээ тэр нь цаг хугацаатай гэж бичээс хэлсэн. За мөн ингээд харах юм бол бид нэр Бурханы талаар бас хүний талаар энэ бүх дунд Есүс Христ яагаад ороод ирсэн тухай тэгээд эцэст нь энэ гуравтайгаа холбоотойгоор хүн тэгвэл яах ёстой юм бэ гэдэг энэ хэсгүүдээс тус нь авч үзье гэж бодож байна. За Бурханы хувьд бол яг хүнийг тэр амьд бүтээл болгоход амьд болгохын тулд тэр маш чухал тэр ажлаа хийсэн байна. За тэр өөрийнхөө амьсгалаар дамжуулан гэж үлээж оруулахад тэнд гурван чухал юм тэр хүний хамраар нь дамжиж орж байгаа. Тэгээ бид нэр өнөөдөр яг тийм эхлэлтэй хүмүүс байж байна. Өнөөдөр хүртэл ингэ явж байна. Бүтээгдээд ингээд үр хоочд дамжуулаад ингэ явж байгаа. Тэгэхээр зөвхөн бурхан тэгвэл энд яасан бэ гэхээр зөвхөн тэр амин амьсгал үлээгээд оруулаад хүн амьд орчин болцсон гэсэн ийм зүйл биш харин бурхан өөрийн сая юу өгсөн гинүү? Сэтгэл, ам, хүн гэдэг гурван зүйлийг өгч ин гэдэг нь үүн дотор хамгийн чухал зүйл болох нь юу вэ гэвэл энэ хүний бие төв болох тэр сэтгэлийг өгсөн байж. Тэгэхээр энд бодол санаа өгсөн гэсэн юм байхгүй. Тэгээ сонирн байна тий. Хүнд сэтгэл, бодол санаа, сүнс, ам, хүн гэдэг ингээд 4-5 болгоод ингээд хэлэх боломжгүй болчихсон. Яг бол нөгөө нефеш гэдэг үгийг харахаар энэ гурван зүйл орчуулга байж. Гурван зүйл. Тэгээ Еврей номын 10:38-ыг бүгдээрээ харъя. Библиэд бол та Библийг эргүүлээд Еврей 10:38. Энд бүр ингэж хэлсэн байна. Харин зөвхт хүн минь итгэлээр амьдрнаа гэж.
зөвхт хүм минь гэж хэлсэн байна. Тэр миний зөвхт хүм минь итгэлээр л амьдрал. Тэр хүнд итгэж байгаа вэ гэхээр өөрийг нь бүтээгээд өөрийг нь амьд оршигч болгосон тэр бурханд итгэж байгаа гэсэн. Хэрэг тэр ухрах аваас гэж хэлсэн. Хэрэг миний тэр бүтээл минь энэ бүгдээс ухрах аваас гэдэг нь юу вэ гэвэл өөртөө найдах аваас гэсэн үг. Бурханд итгэхгүй аваас буюу өөртөө итгэх аваас. Өөрийн боломжинд найдах аваас, өөрийн хөрөнгөнд түшиглэх аваас, өөрийн чадал чансаа, оюун бодол тийм ээ тэр бүх зүйлсийг тийм ээ бүх амьдралынхаа утга учирыг тийм ээ аваачиж одоо тэнд нэгтгэх аваас сэтгэл минь түүнийг ис таална гэж хэлсэн байна. Тэгэхээр нөгөө бурхан маань яасан бэ? Өөрийнхөө сэтгэлийг өгсөн байгаа. Хүн бурхан яагаад хүн бурханыг ингэж мэдэрч чадаж байгаа вэ гэхээр таньж мэдэх боломжтой байгаа вэ гэхээр уг бүтээл нь бурхан өөрөө сэтгэлээ өгсөн учраас тэр сэтгэлийн холбоосоор таньж мэдэх боломж байж байгаа. Сэтгэл минь түүнийг ис таална гэж бичигдсэн байна. Бурханы хувьд бол ийм оролцоотой байна. Бүр ингэж өөрийн зөвхөн тэр бүтээгээд амин амьсгал буюу нөгөө сэтгэл, ам, хүн гурыг яг тэр хамраар нь оруулсан гэдэг нь юу гэвэл эргээгээд тэр бүтээлтэйгээ харилцаатай байхыг хүссэн болохоос зөвхөн амьд оршигч болгоод эдийн цэцэрлэгийг арчлуулахаар тавиагүй гэдгийг бид нар эндээс ойлгож байна. Тэгвэл хүний амьдарч байгаа гол шалтгаан нь юу вэ гэхээр тэр өөрийн бүтээгч эзэнтэйгээ уулзах. Түүнд олдох. Түүний тааллыг авч амьдрах болж байна гэсэн үг. За тэгвэл хүний талаас бүгдээр энэ бүтээгдсэн байгаа хүн яах ёстой юм бэ? Энэ бүтээгдсэн байгаа хүнд өгсөн тэр сэтгэл нь ямар үүрэг орилт юм бэ? Хүн тэр сэтгэлтэй болоод яах ч ямар учиртай юм? Энэ хүнд сэтгэл өгөгдөд юу хийх гэсэн юм бол гэдэг юм асуултууд гарч байна. Маш ойлгомжтой бичээс тайлбарлсан байна. Тэр нь юу гэхээр хүний хүнд сэтгэл өгсөн нь ёс суртахууны шийдвэр гаргахын төлөө хүн сэтгэлийг өгсөн юм а гэж бичээс хэлж байна. Ямар чухал юм бэ? Ёс суртахууны шийдвэр гаргах. Тэр хүнд сэтгэл өгсөн тэр учир шалтгаан нь тийм юм бол бид яах ёстой юм бэ гэхээр түүнтэй уулзаж бурхан биднийг үнэхээр ямар шийдвэр гаргаасаа гэд бидэнд энэ сэтгэлийг өгсөн юм бэ гэдгийг бодож амьдрна гэсэн үг. Сая түрүүн бид хэлсэн шүү дээ. Сэтгэл бол шүүхийн тулд, бодлыг зөв бурууг шүүхийн тулд. Тэгвэл тэр сэтгэл нь яагаад шүүх ажлаа хийхгүй байна? Эсвэл шүүгээд ч тэр буруу зүйлийг, тэр буруу бодлыг хэрэгжүүлэхэд хүрхийц хэмжээнд гэмтчихсэн болов? Тэр сэтгэл. Тэр хүнд биднэрт сэтгэл байна гэдг нь тэгвэл үүнээс цааш түүнээс хойш бид ёс суртахуунтай шийдвэр гаргахын тулд л бурхан бидэнд энэ сэтгэлийг өгсөн байна. Хэрвээ ёс суртахуунтай шийдвэр гаргахгүй байгаа бол миний сэтгэл маш том асуудал үүссэн байна гэж ойлгох нь шүү дээ. Би маш их эвдэрхийн хүн гэдэг дуу байлээ. Би бол эвдэрхийн хүн гэдэг. Гэхдээ нэг талаа тэр аюу үнэн хэлсэн. Гэтэл хүмүүс өөрийгөө ингээд үн мөч ингээд бүрэн бүтэн байгаа болохоор би эвдрээгүй гэж бодож байна. Гэтэл тэр хүний сэтгэлийг тэр дотор хүнийг нь эвдэрхий гэдгийг тухай тэр дуу дуулж хэлнэ шүү дээ. Би эвдэрсэн гэдэг. Гэхдээ би бол харахад бол ийм зүгээр. Гэхдээ би дотор эвдэрсэн хүн. Маш их сэтгэлийн шарахтай эвдэрхийн хүн юм а гэсэн байна. Тэг ёс суртахуунтай шийдвэр гаргахын тулд сэтгэл өгөгдсөн гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэвэл тодруулбал зөв бурууг ялгаж түүн дээр шийдвэр гаргана гэсэн. Улаан цайн буруу байсаар байгаа түүнд би шийдвэр гаргаж байгаа бол тэр бурууг үйлдэхээр шийдвэр гаргаж байгаа бол миний сэтгэл үнэхээр эвдэрхий хэвээрээ байна.
Тийм учраас бидний сэтгэл Бурхны аврал хэрэгтэй байсан. Амен. Тэр аврал яагаад надад хэрэгтэй юм бэ гэхээр хүн яг тэр бүтээгчнийхаа дагуу биш болсон учраас Бурхан өөрөө ирсэн. Тэгээд тэр авралыг бидэрт хэрэгтэй гэдгийг ярьж өгсөн. Хүмүүс ярьсанд нь итгэсэн, түүнийг хүлээж авч байгаа. Тэгэхээр бид нэр аврагдах хэрэгтэй гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр гим нүглээс эдгэрэх ёстой гэсэн санаа. Сэтгэлийн шарахаас бид нэр эдгэрэх ёстой гэсэн. Яагаад эдгэрэх ёстой юм? Би бусдад адилхан бодож сэтгэл, ажил хөдөлмөр хийгээл амьдрал сүм чуулгандаа явбал болж л байна штэ гэж хүн хариулж болох юм. Гэтэл бичээс хэрвээ чиний сэтгэл эдгэрэхгүй авахаас чи амьдралынхаа туршид асар их хохирол амсах болно гэж хэлсэн байна. Гэхдээ амьдч болно. Гэхдээ асар их хохирол амсна гэдэг нь миний нөгөө тэр эвдэрсэн сэтгэл маань, тэр шархалсан сэтгэл маань шархан улам эднэ гэсэн үг. Улам том болно гэсэн үг. Энийн эцсийн дүндээ хаана намайг авчих вэ гэхээр хорсол зүүцэл, хахарл хуваагдал. Эцсдээ энэ юу болох вэ? Өөрийгөө үл тоох. Би яасан ч яадин гэдэг тэр бодол санаад бүрэн живүүлдэг. Тийм болохоор л хүнийг Бурхан аврахыг хүсэж байгаа. Тэр шархалсан зүрх сэтгэлээс нь эдгэхийг хүсэж байгаа Бурхан. Хэрвээ би гараа зүсчээд бидний дунд нэг итгэлийн нэг залуу байгаа. Ажлаа хийж байгаа гараа огтлсон. Тэгээд итгэлээр аньсан байгаа. Тэгэхдээ тэр залуугийн шархан анж болно. Харин энэ сэтгэл тэр болсон явдал мартагдахгүй шүү дээ. Тийм ээ? Тэр болсон явдал яг ингээ үлдэнэ. Энэ болсон явдал нь яваандаа би яах гэж тэгж хамаагүй хандавдаа гэдэг өөрөө өөрийгөө ялсан, буруутгсан байдалд оруулахгүй тулд тэр залуу Бурханд итгэхэд явж байгаа. Тэнгүүд түүний сэтгэл нь ийм бодолд орохгүй болчихж байгаа. Орш ямар шаардлага вэ? Харин талархал өргөж байна гэсэн. Миний шарх ансан энэ бүхэнд би талархаж байна. Харин би үүнийгээ дахин үлдэхдээ болгоомжтой хандуулна. Яагаад гэхээр нөгөө бие махбодно гэдэг нь өөрөө хүн өөрөө бий болгочоогүй, Бурхан өөрөөр гараараа шагалсан гэж бүгдээр өнгөрсөн удаа ярьсан тийм ээ. Бурхан шагалж бүтээсэн бүтээл. Тэгэхээр тэр шархалсан сэтгэл эдгэрэх шаардлагатай. Гим нүглээс эдгэрэх хэрэгтэй. Тэгэхийн тулд Яшуа, Есүс, зарим монголчууд үсгээр уншдаг дууддаг болсон байна. Есүс. Үсэг бол монгол хэлний цагаан толгой дотор байдаг их шиг 7 үсгийн нэг нь. Есүс гэсэн байна. Тэгвэл энд Есүсийн оролцоо ямар байсан бэ гэдээ 3 дахь чухал нэг хэсгийг авч үзье. Есүс юу хийсэн бэ гэхээр саяны тэр хүн, сэтгэл, амь энэ гурыг хүн төрлөختний төлөөс болж төлсөн байна. Та хараараа Эхлэл номон дээр 2-7 дээр яг Бурхан хүнийг бүтээгээд хамраар нь тэр сэтгэл, амь, хүн гурыг өгсөн тэр зүйлийг нь хүн алдсан. Яагаад алдсан бэ гэхээр сүнсний дутваргүй байдлаас болж уруу татагдсан. Түүнээс болж Бурханы тэр өгсөн тэр зүйлийн дагуу амьдрч чадхаа болсон. Харин Есүс ирээд юу хийсэн бэ гэхээр яг эцэг Бурханыхаа өгсөн тэр сэтгэл, амь, хүн гурыг төлөөсийг төлсөн. Та харж байгаа тэр загалмай дээр уж байгаа Есүс яг хүнээрээ байгаа үстэй. Тэр бие махбодороо байгаа байхгүй. Тэр сэтгэлээ өсгсөн, тэр амиа өссөн. Амин. Урд нь бүгдээрээ хамтдаа суралцж ирсэн. Альва зүйл Эхлэл номтой бүгд холбоотой, гүн гүнзгий холбоотой байдаг шүү гэж. Хэрв бид Библийн төгсгөл хэсгээс уншиж байгаа бол Эхлэл ном дээр энэ хэсэг нь хаана байна гэж хайх юм бол байгаа гэсэн үг. Үргэлж Эхлэлтэй холбогддог. Яагаад ч Эхлэлээс таслаад тусад нь ямар нэгэн зүйл категори ч юм уу ямар нэгэн изм гаргах боломжгүй гэсэн үг байна.
бүгдээрээ энэ бүгдийг харахын тулд 1-р Петр 2:25-ыг хамтдаа Библийн эргүүлээд харъя. За миний л Библи дуурч ах шиг байна. Таних электрон Библи учраас тоглохгүй. Зүгээр олно, бүтээн. Хийж болно, хүлээж авч болно. Амен. Тэгэхээр 1-р Петр 2:25 дээр ингэж хэлсэн байна. Та нар хонь мэт төөрсөөр байсан боловч идэвгээ хончин буюу сэтгэлийнхэн харгалзал руу буцаж иржээ гэж хэлсэн. Амен. Тэгэхээр бидний сэтгэлийн харгалзагч буюу өнөөдрийн эзний үгийн одоо сэтгэлийн хончин гэсэн. Энэ сэтгэлийн харгалзагч болсон Есүс рүү бид нар буцаж ирсэн гэсэн санаа. Энэ ишлэл Еврей 1-р Петр ном 2:25 дээр хэлэгдсэн энэ ишлэл Эхлэл номтой шууд холбогдож байна. Анх бүтээгдсэн эцэг рүүгээ ирсэн гэсэн. Аавдаа ирсэн гэсэн сан. Есүс яагаад Лук номын 15 дугаар бүлэг дээр төөрөгдсөн хүүгийн үлгэрийг тэгж нягтлж ярьсан бэ гэхээр яг бид яг тэр төөрөгдсөн хүү шиг байна. Төөрөлдсөн хүү шиг. Эцэст нь тэр хүү хизээ ухаарсан бэ гэхээр гахаан самнаас хоол идэж явахдаа ухаарсан байдаг. Тэр гахаан донд байгаад гахааны идүүр дотроос хоол идэж явахдаа тэр хүү эцгээ сансан. Тэгээд юу гэж хэлсэн бэ гэхээр миний эцгийн үйлчлэгч нар чи гисэн үүнээс илүү хоол иддэг штэ гэж ярьсан баг. Би эцэг рүүгээ буцъя гэж хэлсэн. Тэгээ хүү эцэг рүүгээ буцсан. Энэ ишлэл дээр ч гэсэн та нар яасан бэ гэсэн сэтгэлийнхэн харгалзагч руу буцаж иржээ гэж хэлсэн байна. Амен. Энэ ишлэл нь мөн Эхлэл номын 2:7-той яг адилхан. Сэтгэлийн харгалзагч нь өөрөө бурхан байна. Яг тэгвэл тэр үлээж оруулах тэр үлээлж оруулж байгаа зүйл дотор нь бурханы сэтгэл явж байна гэсэн. Хүн хизээс тусдаа өөрийн гэсэн сэтгэлтэй байх боломжгүй санааг бичээс биднэрт хэлж байна. Хэрв тэр өөрийн гэсэн сэтгэлтэй гэсэн тэр төрөл дотор явж байвал тийм болон санаанд тэр хүн явж байвал маш их шархалсан төөрсөн нэгэн байна гэсэн үг болж байна. Та хамт байна уу? Тэгвэл бид хүнийхээ хувьд дахиад юу хийх ёстой вэ? Юу бодож тунгаах ёстой юм бэ гэхээр бид итгэлгүй байдлаас болоод тийм ээ бидний сэтгэл буюу Бурхны зөвхт байдалд хүрээгүй гэдгийг нэгдүгürt бид нар бодох ёстой болж байна. Итгэлгүй байдлаас. Бурханд итгэнэ гэдэг нь яг юу гэсэн үг юм бэ? Зүгээр бичээс юу гэж хэлдэг вөхөр маш ингэ итгэл гэсэн. Тэгээ энд ямар нэгэн шат дараал байхгүй юм байна л да. Жоохон итэг, их итэг, бага итэг нь итгэл нь ингээд ийм зүгээр итэг гэсэн. Тэр нь юу гэсэн бэ гэхээр гичний үр төдий чинээ итгэлэл байхад л хангалттай тахгүй ярьж. Тэгээ өнгөрсөн удаа бүгдээрээ хэрэгжүүлэгдсэн нэг 3 чухал зүйлийг авч хэлсэн. Тэр нь юу байсан бэлээ? Зүрхэндээ эргэлзэхгүйгээр итгэх тухай бид нар амьдраа гэж шийдсэн. Тэр нь хэн бэлээ? Тэр бол ямар хүн тэгж зүрхэндээ эргэлзэхгүй итгэх ёстой боломжтой юм бэ гэсэн чинь тэр хүн нь яг Иохан номын 1-ийн 12, 13 дээр хэлэгдсэн тэр цусаар биш, хүнээр биш, хүний хүслээр бус. Харин Бурханаар төрсөн тэр 12 дээр нь юу гэсэн бэ гэхээр өөрт нь итгэгч тэдгээр хүмүүсийг өөрийнхөө хүү болох эрхийг өгсөн гэчээд 13 дээр нь тэр өөрийнх нь хүү болсон хүүхдүүд нь цусаар биш, хүний хүслээр биш, ямар нэгэн бодол санаагаар биш, харин Бурханаар төрөсөд юмаа гэж хэлсэн. Энэ нь Эхлэл номын 1-ийн 26 дээрт шууд нийлдэг. Эхлэл номын 2-ийн 7 дээр хэлж байгаа Бурханы бүтээж байгаа тэр ишлэлтэй шууд нийлж байгаа. Тэр гараараа шаглаж бүтээсэн тэр Бурхандаа хүмүүс одоо итгэлээр дамжуулаад ирчихжээ гэдэг тухай бид нар хуваалцсан байна. Жаахан хүнд байна уу гайгүй юу? Жаахан гүнзгий байна уу? Тэгэхээр бид энэ итгэл нь
итгэлийг дутааснаас болж, энэ итгэлийг гээснээс болж өөрийнхөө амьдралынхаа тэр болж байгаа өрнж байгаа зүйлсд илүү найдснаас болж эсвэл надад байгаа тэр одоо зүйлсээс болоод бид итгэлийг гээгдүүлж байна гэсэн. Тэр итгэлийг гээснээсээ болж бид улам хүнд хэцүү амьдралыг туулж эхэлж байгаа. Үүнийг л та нар итгэлгүйгээр амьдрах юм бол асар их хохирол амсах болно гэж хэлсэн тэр хэсэг явж байгаа. Тэгэхээр итгэлгүй байдлаас болоод сэтгэл авралт буюу Бурхны зүвт байдал хүрдэггүй гэдэг тухайг ярьдсан бол бид нар заашгүй шийдэх ёстой нэг шийдвэр бол Бурхныг хайрлах. Яаж хайрлах вэ? Итгэснээр л хайрлах. Бурханд итгэснээр л Бурхныг хайрлах. Ямар нэг юм хийж өгөөд хайрлаж чадахгүй. Итгэсэн хүн биеийг хүчилдэггүй юм. Итгэсэн хүн хүчээр хүмүүст үйлчлдэггүй юм. Бурханд итгэсэн хүн энэ итгэлийн суурин твүн дотор үр болон цацагдсан л бол тэр үргэлж түүнээс эхэлж л үйлчлэнэ. Түүнээс эхэлж тэр амьдралж амьсгалж эхлэх болно. Тэр бүх амьдралынхаа өнцөг болон бүрийг тэр зүйлтэй итгэлтэй холбохын төлөө явдаг хүн болж эхэлнэ. Эндээс л баяр хөөртэй үйлчлэл бий болно. Амен. Энд ямар нэгэн албалга байхгүй болж эхэлнэ гэсэн үг. Бидний зайлшгүй шийдэх ёстой Бурхныг хайрлах, итгэлээр мөн бүтээгчид Библи юу ч хэлсэн бэхээр бүтээгчид зөвийг үлдэхдээ даатгаж сурцгаая гэсэн байна. Би ямар нэгэн зүйлийг хэн нэгний төлөө сайнаар үлдэхдээ өчтөр баясаа хөтөөрөөс хуваалцаад явж илээ. Хүлээлт байхгүйгээр үйлчлэлд сурцгаая гэж. Би энэ хүнд ийм зүйлийг хийж өгтөл энэ хүн яагаад ингэж байгаа юм бэ гэдэг энэ байдал тэр хүнийг ямар хаана аваачихгүй гэхээр гомдол руу л авч байна. Үүнээс хойш түүнээс хойш хэн нэгэнд ямар нэгэн зүйл итгэл дотор энэ бүтээгчтэй даатгаад тэрнээс тэр хүнээс ямар нэг юм хүлээгээд хэрхэвч сайныг үлдэж болохгүй нэ гэсэн үг. Сайныг хүсэхгүйгээр хүлээхгүйгээр хүнээс их юм бүү хүлээ. Харин Бурханд сайныг үлдэхдээ бүтээгчтэй даатгаад үлдээрэй гэсэн байна. Тэгээд ах トゥ усийн төлөө зориулцгаая гэж бичиж сургаж байна. Хэрвээ тийхгүй бол хүн үргэлж түүнээс хариу нэгсэн тэр сэтгэлийн тэр мохорт нэг юм яваал байх гэсэн үг л дээ. Би одоо англи сайн ханддаг ш тэгсэн чи одоо над руу ирээд ганц мэдлэгчгүй байна. Тэгээ энэ хүнд юу вэ нөхөр энэ хүнд нэг юм хүлээлт байна гэсэн. Үргэлж хүлээлтэн дотор альва зүйлийг гүйцэлдүүлж хийж гүйцэтгэж ирсэн учраас эцэстээ энэ хүн нь яг нь бичээсээ дагуу амьдраагүй учраас шийдээгүй болохоор ядарч эхэлж байна гэсэн. Ядарч байна. Би урамгүй байна. Ядарч байна. Та боддоо би 16 жил энэ тайзан дээр тайзаж гэх юм уу? Энэ мөрөглийнхөө энэ те яг энэ эндрийнхээ ард. Зогсортоо амаргүй өдрүүд маш их байсан шүү. Сайн сайхнаа нэхэлдэ. Хичнээн сайн хийсэн ч үргэлж шүмжил. Гэхдээ муу хийсэн ч шүмжлэлтэн ч юм уу, сайн хийсэн шүмжлүүлгийн хоёрын дунд ингээд ордог үе их байл. Тэгвэл би жоо орчих юм уу? Жоо хойш нь тавьчих юм уу? Зүгээр анхаарахгүй явчих юм уу? Гэхдээ өөртөө мэдэх юм болов. Энэ үедээ л ядарч байгаа байхгүй нөгөө хүн. Одоо ингэхгүй тулд яах ёстой вэ гэхээр яг энэ бичээсэн дагуу бүтээгчд альва сайныг хин нэгний төлөө үлдэхтэй түүнд даатгаад хүнээс ямар нэгэн хүлээлтгүйгээр гүйцэтгэх гэсэн байна. Тэгэхээр би бурхан даатгсан учраас түүнээ шагналн ирнэгээд баяр хөөртэй л байх боломжтой болж байгаа. Ихэнхдээ. Сул дуруу хүн болохоо заримдаа бас нэг жоох юм бодоод тэгтээ зүгээр буцаал ингээд ингэчих байх л та. Дараа нь ах トゥ усыгаа төлөө зориулаарай гэж хэлсэн. Одоо та хажууд хүнээсээ хойд хүнээсээ хурд сууж байгаа хүнээсээ хамт үйлжилж байгаа хэн нэгнээс ямар нэгэн зүйлийг хүлээж үйлчлээрэй. Тэгэх юм бол гомдож эхэл. Би 3 мэдлсэн тэр үсээ мэдлэхгүй байгаа гэд. Тэр залуучууд өөсөө зүгээр л хажуугаар өнгөрдөг. Би уг нь ахмад хүн шүү дээ. Тэгэхээр үргэлж юм хүлээгээд байна. Хэн нэгнээс нэг юм хүлээгээд байгаа учраас
Тэр нь сэтгэл рүү ингээд энэ нарийнхан зүв шивж байгаа юм шиг ингээд болоод байна. Ямар юм сонин өвдөлттэй вэ? Гэт тийм шивээд байгаа юм шиг гэт ингээд. Тэгэхээр ингэж хэлэхгүй боловч тэр өвдөлтийг аваад байгаа. Эцэстний энэ хүн хэн болж хөл гомдлагчийн мастер болж хувирна шүү дээ. Ингээд гомдлагч болоод ирэхээр сайн үр жимс биш. Тэр хүнээс маш муу тийм зүйлс гарч эхэлнэ. Тэр зүйлд улам ихсэн. Ихсэх тусам тэр хүн үс санаад сүүлдээ бүр би ер нь тэг яасан ч яад юм болж хувирна шүү дээ. Төөрөлднө гэсэн үг. Энэ бүгдийгээ базаад өгнөх юм бол хүний сэтгэл ёс суртахуунгүй байдалтай дайн хийдэг юм байна. Дайн хийдэг. Хүний сэтгэл ёс суртахуунгүй буюу буруу зүйлийн эсрэг дайн хийдэг. Нөгөө талдаа энэ хүний сэтгэл биш дээ. Сүнслэг докторгүй байдалд уруу татагддаг тийм газар юм байна. Энэ газар байхгүй хүний сэтгэлийн газар гэдэг бичээс. Тэгээд ариун сүнс тэр сэтгэл дотор нутагладаг гэж хэлсэн байна шүү дээ. Газар гэсэн учраас нутаглах гэдэг үгийг ашиглаж байна. Тэгэхээр бүгдээрээ сэтгэл маань нэг талаараа ёс суртахуунгүй буюу буруу зүйлтэй дайн хийдэг бол нөгөө талдаа яг үгээр сүнсний докторгүй байдлаас болоод хуурамч дуу хоолойнд уруу татагддаг. Тийм газар байна. Бидний сэтгэл гэдэг. Хүний сэтгэл амьдрч байх явцдаа инэрэнгүй байдлыг бас амсдаг. Инэрэнгүй байдлыг ч бас гаргадаг. Хүн амьдрж явах явцдаа үнэхээр хүмүүсээс хайрыг сэтгэлдээ хүлээж авдаг, мөн зөвүүцэл хорслыг ч сэтгэлээсээ гаргадаг. Хүний сэтгэл ууг ашууг бас хүлээж авдаг, мөн баяр талархлыг ч яг нь бусдад хүргэж чаддаг. Хүний сэтгэл олон амьдралын энэ нухчаан донд явж байхдаа тал талаас сөлбүүлсэн мэт болдог. Сөлбүүлсэн мэт. Урам хугарч сэтгэл өвдөг, сөхөрж унах хүртэл сэтгэл өвддөг. Хүн амьдрах явцдаа ийм байдлуудтай нүүр тулдаг ч гэсэн хэрвээ хэн нэгэн бурхан дотор байгаа бол түүний сэтгэл эдгэрээ зогсохгүй, гим нүглээс тэр эдгэрээ зогсохгүй өөрийн бүтээгч бурхан эзгээ магтан алдаршуулах тийм сэтгэлтэй байж чаддаг юм а гэдгийг бичээсээс хамтдаа сурлаа. Амен. Бүгдээрээ хамтдаа залбирцгаая. Эзэн минь танд баярлалаа. Тэгээ бидний сэтгэлийг ангааж идгэж өгөөсэй эзэн минь. Бид үнэхээр хүсэж байгаа учраас. Бид эх 7 хоногт бидэнд өгсөн кемпээр явна. Гэхдээ бид явахдаа таны өмнө ууланд гараад таны өмнө очихыг хүсэж байна. Тантай ярихыг хүсэж байна. Тийм л зорилгыг үүрлэж явахыг хүсэж байна. Энэ дуу шугуунтай хот нийслэлээс гараад уулын мухарт очиод тантай уулзаад та уулзч өгөөч. Сэтгэлээ нээж ярихад та эдгэж өгөөч. Зөв чигийг зааж өгөөч, хэрхийг мэдүүлж өгөөч. Таны хүн Мосе ард иргэд дотор үүмэн шууган байх тэр үед л Синай уул руу гарч Бурхан тантай уулзаж бууж ирэх үед түүний нүүр царай гэрэлтсэн билээ. Та тийхүү бидний сэтгэлийг угааж нүүрэнд минь баяр хөөргийг өгсөн өдөр байлгаач гэж танаас хүсэж байна. Тань залбирал болон өргөж байна. Бидний эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Бүгд нэгэн дуугаар амен. Талархъя түүнд.